우리 함께라면 언제나 영화 같은 하루야. Oh, one day 빛나는 오늘 함께 웃고 함께 노래해 소중한 이 순간. Нохоонд зориулсан бэлүү ямар байдаг бол түүгээр үнэхээр ашигтай бизнес хийж болдог гэж үү? Өнөөдөр бид сард ойролцоогоор 10 сая вон хүртэл цэвэр ашиг олдог. Тэжээвэр амьтны бэлүүний дэлгүүрээр зочилж энэ сонирхолтой ажлын ард юу байдгийг хамтдаа харцгаая. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та нохоод зориулсан төрсөн өдрийн бэлүү гэж сонсчихсон уу? Зөвхөн хүмүүст биш, бидний хамгийн үнэнч дөрвөн хөлтэй найзуудад зориулсан бэлүү хүртэл байдаг болсон байна. Өнөөдөр би та бүхэндээ 32 настай О Дажон гэдэг солонгос эмэгтэйн гайхалтай бизнесийн түүхийг хүргэх гэж байна. Тэр өмнө нь ахлах сургуульд багшаалдаг, доктортой орлоготой нэгэн байсан. Гэвч зоригтой шийдвэр гаргаад ажилласаа гарсан байна. Өнөөдөр тэр нохоод зориулсан гар эцсийн бялуу хийдэг, өөрийн цагийг өөрөө удирддаг, сард ойролцоогоор 10 сая вон орчим олдог, Монгол мөнгөөр ойролцоогоор 25 сая орчим гэсэн үг. За ингээд бичлэг рүүгээ орцгоё. 안녕하세요. Тэжээвэр амьтдын бялуу хийж орлого олдог 32 настай О Дажан байна. Нохой муур болон гэртээ тэжээдэг амьтдад зориулсан бялуу гэж ойлгож болно. Гэртээ тэжээдэг ракун гэдэг амьтд байдаг шүү дээ. Зарим мэрэгч амьтдаас бусд нь ихэнх нь идэж чадна. Эцэст нь амьтдынхаа зургийг явуулдаг. Бид яг тэр төрхөөр нь бялуу хийдэг гэж хэлж байна. «23 оны 1 сараас эхэлсэн. Одоо 2 жил хагасаас илүү болж байгаа юм байна. Энд О Дажоны дэлгүүр байна. Орж онгоох бэлтгэлээ хийж байхдаа захиалгын бэлууга хийгээд үзүүлээ гэж байна. Дажон өмнө нь кино урлагийн багш байжээ. Цалин доктортой, амьдрал тайван. Гэхдээ түүнд байнга нэг мэдрэмж төрдөг байсан. Би үнэхээр хийх хүссэн зүйлээ хийж гинөө. Тэр нохоод хийжээдэг бөгөөд нохоотойгоо өнгөрүүлэх цаг нь түүний өдрийн хамгийн аз жаргалтай мөч. Нэг өдөр тэр өөрөөсөө асуужээ. Би нохоотойгоо хамт байж болох ажлыг хийж болохгүй гэж үү? Энэ асуулт бүхнийг өөрчилсөн байна. Анх тэр зүгээр л хобби байдлаар нохоо хамттан хийж эхэлсэн. Хүний хоол байнга амталж турших шаардлагатай тул жин нэмдэг байсан гэн харин нохоон хоол бол амсах шаардлагагүй. Нэг өдөр нохооныхын төрсөн өдөр болоод гоё биелүү захиалах гэтэл бүх дэлгүүрийн захиалга дүрсэн байсан. Тэр мөчөд Дажон ойлгосон байна. Эрэлт их байна, харин нийлүүлэлт бага байна. Энэ бол бизнесийн боломж. Гэхдээ тэр шууд ороогүй, бараг 2 жилийн турш судлаад, сурч, дадлага хийсэн. Амжилттай бизнес ихэнхдээ гэнэт биш, харин сайн бэлтгэлийн үр дүн байдаг. Найрлагын хувьд бол амтад төмөс, будааны гурил, өндөг, лактозгүй сүү орно. Жирийн сүү өгөх юм бол суулгадаг тул заавал лактозгүй сүү хэрэглэдэг гэн. Амтад идэх учраас эрүүл байх ёстой. Муу зүйл хийж болохгүй. Тиймээс органик орц антибиотикгүй өндөг хэрэглэдэг байна. Сертификат хэрэггүй. Гэхдээ найрлагын шинжилгээ бүртгэл заавал хийлгэнэ. Солонгост амьтны хоол маш өндөр стандарттай. Гэхдээ хамгийн гайхалтай нь бялуу нь нохоотойгоо яг адилхан хэлбэртэй. Тэр эзний явуулсан зургаар пүүдл бол пүүдл, померан бол померан, буржгар бол бүр ширхэг бүрийг нь заавал үрслэн. Энэ бол яг жинхэнэ 3D бэлүү. Гэхдээ хэд бодит биш. Яагаад гэвэл эцэд нь нохоогоо идж байгаа мэт мэдрэмж авахыг хүсэхгүй. Тиймээс илүү өхөөрдөм хүүгэлдээ шиг загвараар хийдэг байна. Нэг юм бэлүү ойролцоогоор 45 мянган вон. Орц бэлэн байх юм бол 20 минут орчим хийгддэг. Түүний олсон цэвэр ашиг нь 12 сая вон хүрчээсэн. Зөвхөн бэлүү биш, сургалтаас ч орлого ордог. Тэгээ гадаадад ийм жижиг капкейк 100 мянган воноос дээш, 3D бэлүү 150-аас 200 мянган вон орчим байдаг байна. Тэгээ өнөөдөр нэг пүүдл 3D бэлүү, нэг хагас 3D бэлүү, мөн капкейкний сэтг нь том бэлүү авахд төвөгтэй хүмүүст капкейк их таалагддаг гэн. Бэлүү ихэд хэцүү биш ч дасгал хэрэгтэй. Тэгээ олон хийвэл амархан хинч хийж чадна. Гэхдээ деталь дээрх ялгаа гардаг гинэ. Түүний хийсэн бэлүүг нохоонууд бараг ухаан алдах шахам мэддэг. Үнэхээр дуртай гинэ. Бэлууны захиалга өмнө нь 7 хоногт 20 хүртэл авдаг байсан.
Одоо бол өдөрт 3 орчим захиалгатай байгаа. Бялуу анх хийж сурч байхдаа хийж чадахгүй маш муу байсан. Тэгээ хийсээр агаад сайжирсан гэж байна. Одоо бүгдийг нь хийж дуусгаад түр тавьчихад дараа нь нэг дор зургийг нь аваад Instagramд оруулдаг. Instagram-аар сурталчилгаа үнэхээр сайн болдог гэж боддог болохоор бэлэн болсон бүтээл бүрийн зургийг авдаг байна. Мөн амьтны эзэд ч бэлэн болсон бэлууны зургийг их хүсдэг тул заавал фото хэсэг дээр нэг удаа зураг авдаг. Зураг авахгүй өнгөрвөл их харамсалтай байх юм шиг санагддаг. Мөн ийм бүтээгдэхүүнийг зүгээр ингэж зарж болохгүй. Хуулийн дагуу заавал шушга наах ёстой тул шушгыг нь наана, огноог нь бүглэх хэрэгтэй. Хэрвээ гар эцсийн амьтдны дэлгүүрт очиход ийм шушга байхгүй бол тэр нь хууль бус гэсэн үгээ. Нохоо идээд асуудалд орох ёсгүй тул хадгалах арга болон хэрхэн өгөх зааврыг нь хүртэл тайлбарлаж өгдөг байна. Дараагийн хийх бялууг өөрсдөө загварчилж хийдэг snowball cake гэж байдаг. Тэрийг хийх гэж байна. Энэ удаа хийх нохоо болвол Коме гэдэг нэртэй хөмсгөн онцлогдвол тэрийг нь сайн тодруулж өгөөч гэж захиалагч нь хүссэн. Ийм маягаар нуруу нь хүртэл харагдах зургийг илгээсэн. Помера нохоонууд нэг үйлдвэрч гисэн өнгө нь өөр өөр байдаг тул нэгт анхаарч харах хэрэгтэй. Байгалийн унтаг бодог хэрэгэлдэг болохоор амьтны жинхэнэ өнгөтэй яг адил болгох боломжгүй. Тиймээс аль болох ойролцоо өнгөтэй болгохыг хичээдэг. Энэ нь илүү их цаг ордог. Тэгээ орцчих шаарддаг болохоор энэ нь хамгийн үнэтэй бялуунуудын нэгэ. Үнэ нь 50,000 вон гэнэ. Бялуугаа хийхдээ сэтгэлээ шингээж хийдэг, заримдаа бялуу захиалдаг хүмүүсийн дунд дурсгалын бялуу хийлгэхээр ирдэг хүмүүс байдаг. Тийм үед нь тэр мэдрэмжийг нь ойлгодог болохоор нэмэлт чимэглэлийн төлбөр авч чаддаггүй. Нэг удаа ажлаа тараад дэлгүүрээ хаагаад явж байтал над руу холбогдоод яаралтай ганцхан бялуу хийж өгч болох уу гэж асуусан. Уг нь ажлын цаг дууссан байсан болохоор хийхгүй өнгөрөх үү гэж бодсон. Гэхдээ нохоо нь удахгүй тэнгэрийн орон руу явах гэж байгаа. Бялуунд маш дуртай байсан гэж хэлсэн. Тэгээд зүгээр хийж өгөөд мөнгө авах нь нэг л эвгүй санагцсан. Өөрөө нохоо тижээж байсан, бас нохоо үдсэн хүний хувьд тийм хүсэлт тавьж байгаа хүмүүст амархан татгалзах хэцүү. Харин ч илүү тусалж, илүү сайн хийж өгмөр санагддаг гэж байна. Тэгээд түүний энэ ярьсан хэсэг болвол нохоотой болон нохоо тижээж байсан хүмүүс ойлгох бах ямар байдгийг нь. Сард олдог цэвэр ашиг нь татварыг хассан дүнгээр 5 сар хүртэл орлого нэлээд сайн байсан тул 12 сая вон хүрч байсан. Одоо бол цэвэр ашиг ойролцоогоор 10 сая вон орчим байна. Гэхдээ энэ нь бүгд бялууны борлуулалтаас биш, тэр ганцаараа болохоор зөвхөн бялуу зараад ийм хэмжээний мөнгө олох боломжгүй. Бас сургалт их ордог тул нийт орлого ийм хэмжээнд хүрдэг гэж ойлгож болно. Гэхдээ бялууны дэлгүүрээ нээхээс өмнө Instagram-аа ажиллуулж эхэлсэн болохоор нээсний дараа шууд захиалга орж байсан. Тиймээс хэцүү үе бараг байгаагүй. Захиалагчдын ихэнх нь Instagram-аар дамжиж орж ирдэг тул Instagram-аа сайн ажиллавал борлуулалтанд нь их тус болдог байна. За одоо тэрээр Instagram хаягаа харуулж байна. Энэ бол түүний Instagram хаяг. Одоо харахад пост бол маш олон. Тогтмол тасралтгүй постлдог. Хэрэглэгчдэд ямар дизайн хийж байгаагаа харуулах хэрэгтэй. Үүнийг хараад худалдан авалт руу шууд шилждэг. Тиймээс өдөрт заавал нэг пост оруулдаг. Амралтын өдөрч постлдог. Рельсийг тогтмол хийдэг. Бүр төлбөртэй зар сурталчилгаанаас ч илүү үр дүнтэй. Зөвхөн захиалгын нохоо биш, трендэд нийцсэн хүмүүсийн сонирхох зүйлсийг ч их хийдэг. Хэрвээ та бизнес эрхэлдэг бол мөнгө төлсөн зар сурталчилгаанаас илүү ийм рельс их хийж оруулах юм бол олон хүнд харагдах нь маш чухал гэж бодож байна. Ихэнх хүмүүс Instagram хаяг дээр загварыг нь авчираад ингэж хийж өгөөч, зөвхөн өнгийг нь өөрчлөөд өгөөч гэж хүсдэг. Тиймээс Instagram пост маш чухал гэж хэлж байна. 언제나 영화 같은 하루야. One day 빛나는 오늘 함께 웃고 함께 노래해. 소중한 이 순간 모여서 우리의 이야기가 돼. One day 특별한 오늘 하늘 아래 함께 걸어가. 기억 속에 담아둔 순간 우리만의 하루. Түүний
Түүний хэлсэн бялууны тоо бүгдийг тооцох юм бол 1000-аас дээш аль хэдийн давсан гэж хэлж байна. Тэрээр энэ бизнесээ эхлүүлэхдээ барьцаа мөнгөтэйг нийлээд бүх жижиг тоног төхөөрөмжөө оруулаад 30-аас 40 сая вон орчим зарцуулсан. Энтрээр болон талбайгаас шалтгаалаад өөрчлөгдөнө. Ойролцоогоор 25 сая воноос эхлээд нээх боломжтой. Тийм болохоор олон хүн амархан бизнес гэж удаад шууд нээх хандлагатай байдаг. Түүний ашигладаг тоног төхөөрөмж нь үнэтэй биш. Гадаадад бол гэрээсээ эхлэх юм бол зардал бол маш бага гардаг. Үнэн дээр иргэдэг давцан бялууны багж байхад л хангалттай. Түүний хэлж байгаагаар 500,000 вон орчимд эхэлж болно. Солонгост бол түрээсийн байрнаас болоод зардал нь их байдаг. Мөн албан ёсоор бүртгүүлэхийн тулд орцын шинжилгээ өгөх хэрэгтэй. Хамгийн энд нэг бүтээгдэхүүн ойролцоогоор 38,000 вон. Өөрөөр хэлбэл олон төрлийн амттан зарах тусам зардал нь нэмэгдэнэ. Энэ нь ганц удаагийн төлбөр биш, 6 сар тутамд дахин шалгуулах ёстой байдаг. Тэр үед хар тугалга зэрэг нэмэлт шинжилгээ ордог тул нэг бүр нь 50,000 воноос дээш давнаа. Үүнийг 6 сар тутамд тогтмол хийлэгдэх гэж байна. Тэгээ Солонгост энэ салбар бол нөөц төлдөг ангилалд багтдаг тул татварч бас 2 удаа суутгагддаг байна. Тиймээс гарч байгаа зардал нь нэлээд их байдаг гэнэ. За тэгээд төгсгөлд нь хүсэл мөрөөдлөө дагаах зориг, сайн бэлтгэл, чанарт төвлөрөх, хийж буй зүйлдээ хайртай байх, эдгээр нь амжилтын үндэс юм аа. Магадгүй энэ бизнесийг ирээдүйд Монголд ч маш амжилттай их боломжтой. Хэрвээ бичлэг таалагдсан бол сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас subscribe хийхээ бүү мартаарай. Дараагийн сонирхолтой түүхээр дахин уулзъя. Баяртай. 힘내셨으면 좋겠습니다.